нэр бүхэн хүмүүс ураны эс рүү үзэж байна гэж очиж одоо уг нь бол одоо тухайн иргэдэг хүлээн авч уулзъя гэж компани талаас хэлсэн боловч за бас бүдүүлгээр биед нь халтсан тохиолдол гарлаа шүү дээ. Тэгэхээр салбарын сайдын хувьд энэ дээр яаж анхаарч байна вэ? Тань дээрс мэдээллүүд ирв үү? За нэгдүгээрт бол ураны асуудал бол манай одоо Монгол улсын одоо том төсөл 14 мегаватт төслийн нэг нь. За хоёрдугаар хэдийгээр одоо салбарын асуудал биш ч гэсэн одоо энэ Монгол улсын одоо ирээдүйн том төсөл Монгол улсын хөгжлийн хувь зүйтэй холбоотой учиргүй. Тэгээ ер нь бол мөнгөний төлөө юу ч ихээс буцхааргүй тийм л хүн байлээ те. Та саяглаа штэ хувь зүйн сайдд бас хам гэдэг гэсэн. Гэхдээ яг би энэ асуудлыг одоо энэ улсууд бол одоо хүмүүст худлаан үнэн хураг ашиг эндээс худалдаж авчир тавьж байгаа шүү дээ. Энд ер нь бол үнэмшхийн аргагүй зүйлийг хийж байгаа улсууд. Тийм учраас Монгол улсын засгийн газраас бүр ажлын комисс явуулж мал эмнэлэг тэр дундаа хоёр хөршөө хязгаарч моолж болохгүй. Энийг бол би зориуд хэлдэг хүн хаач явсан. Ер нь хоёр хөршийн дунд одоо нэг бид ч одоо арчилсан Монгол улс гэдэг ингээд тэгээд цээж идэлдэж гэж болохгүй шүү дээ. Энэ хоёр хөршгүүгээр одоо бид нар хайчих. Нэг талаас нь бензин аав. Нэг талаас нь одоо нэг талд нь нүрсээ зарж 5 цастай болно. Тэгээд бид нар бас нэг хүнжлийнхаа хэрээр хөлөөж идэг бодлоо соёл гэж бодож байна. Яг үндэ. Тэгээ бас энэ одоо юу гэдэг ажил хийхгүй хөнгөн аргаар бусдыг шантаажж амьдрах гэсэн хүмүүсийн тоо одоо ингээд нэмэгдээд байгаа нь үнэхээр харамсаж байна. За